За сайн байцгаана уу та бүгдийн энэ өдрийн мэндийг ирээ. За өнөөдөр бид нүс энэ шорт лонгийн тухай ярина. Нэгд хоёрд энэ биткойны ханш хиттэй байгаа. Яагаад буцаад өмсөн талаар нөгөөх нь ямар альткойнууд дээр хөрөнгө оруулалт хийвэл зүгээр вэ? Бид 5 сарын 1-нд ямар альткойныг санал болгож ирсэн талаар ярина. Энэ хөрөнгөний зах зээл крипто валютын зах зээл дээр бол эрэлт нийлүүлэлтийн хуулиар бол ханш тогтдог. Биткойны ерөнхий ханшны хандлага бол энэ 17 оны өндөр усноос хойш ингээд өнөөдрийг хүртэл өсөөд буугаад ингэж ханш хэлбэлцэлтэй явсаар байгаад яг одоогийн байдлаар $7,100 руу ороод ирлээ. Өчигдөр 8,000-аас дээш гарсан байсан. Бид 2 хоногийн өмнө энэ ханш унана гэдгийг ярьж ирсэн. За ханшны төлөв бол энэ 18 оны 12 сарын 14-өөс хойш 4 сарын 2-ын хүртэл бол ерөнхийдөө нэг 3,200-аас 4,000-ийн хооронд хэлбэлцээд явж байсан. Энэ хугацаанд бол биткойн ихтэй халимнууд болох нөхдүүд эсвэл тодорхой хэмжээгээр энэ биткойны ханшин дээр хэлбэлзүүлж тоглолт хийдэг хүмүүс бол энд нэлээд их биткойныг бол хямдхан хөрөнгөлүүлсэн. Одоо бол энэ дээр зарж явах магадaltaй. За биткойн авсан хүмүүс яах вэ? Энэ хүмүүс бол өчигдөр одоо 8,000-аас дээш гарсан үед бол одоо зарахад бол өөрийнхөө байгаа дунджийг ууруулах, эргээд хямдхан авах боломжтой байсан. Аваагүй хүмүүс бол би түр хардснараа гэж өмнөх бичлэг дээр ярьсан. Одоо ч гэсэн бас авахаа түр хардсан дээр болов гэд ингээд санал болгож байна. Энэний учрыг одоо би та бүгдэд тайлбарлая. Ямар нэгэн зүйлийг бол авна гэсэн зах зээл дээр хүмүүс байдаг, зарна гэсэн хүмүүс байдаг. За энэ тухайн одоо зүйлийг авах гэж байгаа хүмүүс бол өөрийнхөө ханшийг бол тухайн үедээ тавина, ойлгомжтой. За энэ хүмүүс бол ханшийг өсгөгчд буюу лонг тодорхой хэмжээгээр зарж байгаа яг ямар ханшаар авсан хамаагүй тийм хүмүүс бол одоо шорт хийж гэнэ гэсэн ханшийг унгаж байна, зарж гэнэ гэсэн. Тэгэхээр лонг буюу шорт авж байгаа, зарж байгаа хүмүүсийн одоо энэ эрэлт нийлүүл тэнцэж ханш тогтож байгаа. За өнөөдрийн байдлаар яг энэ эрэлт нийлүүлэлтийн хэмжээг харж болох хамгийн аятайхан сайт бол энэ байна. За энэ дээр бол лонг буюу биткойныг авъя гэсэн ханш тавьж байгаа. Хамгийн өндөр ханш бол дээрээ тавигдана энд. Шорт буюу зарж байгаа хамгийн бага ханшаар зарж байгаа нь бол энэ дээрээ тавигдана. Ингээд энэ хоёрын эрэлт нийлүүлэлтийн ханшаар ингээд энэ BitMEX-ийн маржин арилж байгаа хундгын одоо зохицуулалт зах зээлийн арилжаа явуулж байна. За өнөөдрийн хувьд бол 9 цагаас хойш бол шорт буюу энэ зарах гэсэн хүмүүсийн хэмжээ авах гэсэн хүмүүсийн хэмжээнээс их байна. Энэ 52-оос 37% та. Энэ юу харуулж байна гэхээр нийлүүлэлт бол ихсэн, биткойныг зарах ханш уулалтанд орж ийн гэсэн ийм үзүүлэлт байна гэж хэлж болно. За нөгөө нэг үзүүлэлт бол бид бол өчигдөр ярьсан SME бирж дээр бол энэ ханшны тасралт үүссэн гэдэг. За энэ бол тасралт үүсгэхэд бол өнөөдөр бол бас 5 дахь өдөр ингээд бас ханшны тасралт үүснэ. Энэ дээр ингээд бараг $860 тасралт үүссэн түрүүчийн одоо 5 дахьаас хойш 11-ээс хойш. За ингээд өнөөдөр бол арилжаа эхлэнгүүд ингээд энэ ханш унаад SME-гийн фьючерс арилжааны биткойн фьючерс дээр тасарсан ханшийг бол энэ лааны үзүүрээр бараг нөччих шиг боллоо. Энэ дээр 6,373 байна. Ингээд лааны үзүүр 6,373-аас доош орсон гэдэг чинь нөхцөн гэж ойлгож болно. За өөр нэг харуулах юм бол та бүгдэд энэ SME болон SBOY биржийн одоо энэ биткойн
long short-ийн ийм хайтайхан хөрснөгт байдаг. Энэ дээр бол одоо та нарын харж байна. Дилерүүд бол зарах захиалга их өгсөн байна. Энэ 7 оны үзүүлэлт шүү дээ 7-оос 11-ний хооронд. Институционал хөрөнгө оруулагч нар бол long дээр их тавьсан байна. Long гэр 286. За энэ сангууд бол бас long дээр их тавьсан байна. За ингээд бусад хөрөнгө оруулагч нар бас long дээр нэлээд их тавьсан байна. Энэ юу харуулж байгаа гэхээр ханш бол өснө биткойныг худалдаж авах эрэлт ихтэй. Үүний нэг илэрхийлэл нь бол та бүгд мэдж байгаа. SME бирж одоо энэ 13-нд бол хамгийн их арилжаа хийлээ, рекорд хэвлээ гэдэг юм мэдээлэл байсан та бүгд мэдж байгаа. 1.3 их $80 арилжаа хийсэн ийм мэдээлэл тавигдсан. Энэ талаар биднээс бас та бүгдэд мэдээсэн байгаа. Энэ өмнөх бичлэг дээр мэдээсэн. За SME бирж ингэж мэдээлэхээс гадна хамгийн гол зүйл бол энэ SME бирж дээр ханшны тасрал тусан энэс болоод бас ханш унж явах магадлалтай нэг нь нөгөөх нь бол бас нэг өөр учир шалтгаантай байх магадлалтай. Энэ талаар бидний хувьд энэ ямар альткойн дээр хөрөнгө оруулалт хийвэл зүгээр үү гэж бодож байна. Яавал одоо ашигтай хувилбарыг сонгож болох уу, ямар альткойн байдаг гэдгийн дараа энэ дараагийн шалтгааныг биднээс тайлбарлах болно. За ингээд биднээс альткойнууд дээр 5 сарын зарчмыг ингээд шинжилгээ хийсэн. Авч үзээрэй. За 4 сарын 2-нд тэгэхээр 141 тэнцүү байсан байна. Одоогоор өсөд ингээд жоохон энэ бичлэгийг та нар нөхөд үзчихээрэй. Эфирм тухайн үед бол 4 сарын 236 доллартай 5 сарын 1-нд $161 тэнцүү байсан байна. Одоо бол эфирм яг одоо $238 байна. За биднээсийн 5 сарын 1-нд хийсэн бичлэг дээр бол энэ $161 байсан гэж яригдсан. Тийм учраас биднээс $161 дээр доллароос өнөөдрийн хооронд ямар шүү ханшны өөрчлөлт гарч байгаа гэдээ аваад үзье. 72% байна. Хэрвээ 4 сарын 2-нд буюу $136 $140 байсан бол таны хөрөнгө бол бараг 100 дахин өсчих юм байна. За $14,000 байсан бол та $28,000 болгоод зарах боломжтой. За яг одоогийн $237 дээр аваачих юм бол таны хөрөнгө нэг 67% өсөлттэй ямар ч үсэн алдагдaltaгүй байх дүр зураг харагдаж байна. Дараагийн алдагтай явж байгаа. Виклийг ярьсан. 17-5 сараас хойш. Үед 4 сарын 2-нд бол $0.31 байсан байна. 5 сарын 1-нд бас $0.32 байсан байна. За зургийг харъя бүгдээрээ Ripple. Сайн мөргөл ойролцоо байсан юм тийм ээ. Ripple-ийн ханш байж байна. За одоо Ripple ямар ханштай байна бүгдээрээ харцгаая. За бас хэр зэрэг өссөн байна бүгдээрээ тооцож үзье. Энэ дээр за одоо ямар ханштай байгааг үзье. 4 сарын 2-нд 0.31. За энэ 4 сарын 2-нд би шар шугамнаас татчихээд байна. За хамгийн өндөр цэг нь бол 54% өгөөжтэй. За 5 сарын 1-нд 0.32-тэй. Ерөнхийдөө энэ баг багцаа байсан байна. 0.32. 48% өгөөжтэй. Буюу таны хөрөнгө 48% өсөх магадлалтай байсан байна. Дараагийн MSC нь банкнуудын A32 зэгчсэн доод ханшийг биднээс цагаан шугамаар үзүүлсэн. $48 өсөлт бол энэ дээр бол явагдчихэ. Алтан огцол бол 3 сарын 15 босноос өсөлтийн. За 4 сарын бол энэ 6 сард болно. Тухайн хэмжээгээр за 4 сарын 2-нд Litecoin энэ зурган дээр харагдж байгаа нэг $60 5 сарын 1-нд бол $75 байсан байна. Одоо
одоо Litecoin маань ямар шүү ханштай байна үзье. За одоогоор $87. За дахиад биднээс өсөлтийнх нь нэг татъя. За 4 сарын 2-нд. За өнөөдөр 20 өдрийн хамгийн өндөр өссөн. За 76-77% хүчтэй байх магадлалтай байсан байна. За 5 сарын 1-нд бол $75 гэж хэлсэн биднээс. Хэрвээ 5 сарын 1-ээс хойш биднээс авсан бол 41% өсөх боломжтой байсан байна. Нийт криптовалютын ханш өсөх магадлалтай. Дараагийн ботлын ханш нь бол 11 оны 11 сарын 8-нд 0.00. Тухайн үедээ Stellar бол 4 сарын 2-нд 0.1 центтэй байсан байна. 5 сарын 2-нд бас 5 сарын 1-нд 0.1 центээс. Одоо энэ шар зураас бол 4 сарын 2-ны ханш байгаа. Stellar бол бас энэ 200 хоногийн шугамнаас доош орсон 4 сарын 2-ны ханшнаас доор энэ бол бас их зохимжтой худалдаа авах боломжийн юм альткойн байсан. За өнөөдөр Stellar ямар ханштай бүгдээр харцгаая. За 4 сарын 2-ны шугам маань энэ байна. За ингээд биднээс хэрвээ Stellar-ыг авсан бол ханшны хамгийн дээд зэг дээр 50% хөнгө өсөх боломжтой байсан байл. Одоогоор бол 0.121-тэй байна. За 0.121 буюу 12% өссөн байх магадлалтай. 5 сарын 1 ч гэсэн 0.1 өссөн. Учир нь 12-13% өсөлттэй биднээс өсөх боломжтой байсан байна. Дараагийн нэг зоос нь биднээс Yosi ярьсан. Алтан хугацаанд бол энэ 4 сарын 5 хавцаар болсон. 200 хоногийн дүнжээс дээш нэгтрээд гарсан байна. Энэ өдөр бол 4 сарын 2-нд $4.2 байсан байна. 5 сарын 1-нд $5.07 центтэй тэнцвэр байсан байна. Одоогоор Yosi ямар ханштай бүгдээ авч үзье. За 4 сарын 2-ны шугамнаас дээш татлаа. 62%. За 5 сарын 1-нд бол $5.07 байсан. За 5 сарын 1-нд одоо энэ л дээ 5 сарын 1-нд $5. Хэрвээ 5 сарын 1-нд биднээс авсан бол 36% ийм өсөлттэй байх нь. Дараагийн нэг зоос нь бол ADA юу? ADA байгаа. Cardano гэдэг энэ зоос байна. ADA дээр. За Cardano 4 сарын 2-нд 0.07 5 сарын 1-нд яг энэ шар зураас та нар харж байгаа бас л 0.7 байсан байна. За одоогийн ханш нь ямар ханштай бүгдээр авч үзье. За ингээд 5 сарын 1-2-наас хойш. За хамгийн өндөр зэг нь за 44% өсөлттэй. Яг одоогоор 0.07-тай. За одоогийн ханш нь 0.78 гэсэн баг. За ингээд 12% өсөлттэй байна. Дараагийн нэг зоос нь хамгийн Yoto бүхэн авч ярьсан хамаад ирсэн байгаа. Дааны үзүүр бол ингээд Yoto 4 сарын 2-нд бол 0.28 центтэй байсан. 5 сарын 1-нд 0.31 центтэй байсан. За одоогийн ханш нь Yoto 0.37-тай. За өсөлтийн хувийг харж үзье. Энэ шар бол 4 сарын 2-ных. За хэрвээ бид Yoto-г авсан бол хөрөнгөө 64% өсөх боломжтой байна. За 5 сарын 1-ээс хойш 5 сарын 1-нд 0.31-ээр авсан байна гэж үзсэн бол хүмүүс 47% өсөлттэй юм байна. Дараагийн нэг зоос нь бол BAT байгаа. За
За Yota дээр бол 19-нд бол маш их өсөлт үзүүлсэн. Энэ бол Jaguar-тай хамтарч ажилласнаас болсон. За BAT 0.29 дараагийнх нь 0.39. За BAT дээр бол 4 сарын 2-нд 0.28 цент, 5 сарын 1-нд 0.37 центтэй тэнцвэрсэн байна. BAT бол 0.34-тэй тэнцсэн байна. За 4 сарын 2-ноос биднээс аваад үзье. Хамгийн өндөр ханш хүрсэн цаг нь. За 51% хөрөнгө өсөх боломжтой байжээ. 0.37 дээр авч тавья. 5 сарын 1-нд биднээс өмнөх бичлэгийг хийж яхад энэ альткойнууд тухай ярихад асан бол 13% өсөлттэй юм байх нь байна. За энэ биднээс яагаад энэ альткойныг яриад байна гэхээр ингээд та бүгд одоо бол биткойн бол 8400-аас унаад доошлцсон байгаа. Ингээд өмнгийн тохиргоонд орж байгаа бидний үзэж байгаагаар нэг 5000 руу орох байх гэж үзэж байна. Ямар учир шалтгаанаас тэгж үзэж байгаагаа одоо тайлбарлая. За энэ өндөр өсөлтийн дараа бол ингээд ханш ерөнхийдөө ундаг байгаа. За энэ 17-18 оны одоо зааг дээр энэ унсан биднээс үнэлтийг ингээд бас хэр зэрэг унсан байна ингээд авъя энэ улаан хүртэл. Ингээд 47% уналт үзүүлсэн байна. Энэ дээрээс доош унаад. За цаашаа өмнө нь ийм юмнууд хизээ болж исэн байна. Өдөр харъя. За энэ 17 оны 11 сард байна. За бас 41% ингэж өсөд унсан байна. За энэ 17 оны 9 сард 39% уналттай өссөний дараа унсан байна. За энэ дээр бас 37%. За бүр урагшаа 15 оны 11 сард хэдэн үнэлттэй ингээд 41%. Ерөнхийдөө нэг 36-аас 47% үнэлттэй байсан байна. За энийг биднээс яг өнөөдрийн зурган дээр авчираад харьцуулаад үзье. За 46-47% үнэлтийг хийж үзье энэ дээр. За тэгвэл 4428 дээр орж ирж байна. 47%. За энэний талаар нь одоо 23% ч юм уу 24% хэрэг онол яах юм. За тэгэх юм бол 6400 дээр орж ирж байна. За ингээд энэ графикаас ингээд биднээс техник анализаас хийхэд бол энэ одоо ханш бол нэлээд унах магадaltaй 46% буюу за нэг цагийн интервал дээр тавиад харъя. Ямар шиг байдал үүсэж байна. За одоо бол ингээд өнөөдөр бол ингээд маш их унсан. Нөгөө дөрөвний SME биржийн фьючерс арилжаанаас нэгд болж бидний хоёр дахь магадлал бол энэ саяны өсөлтийн дараа 46% үнэдэг гэдгээс аваад үзэхэд бол ханш доошоо одоо унаад 6400 эсэргүүцлийн шугамыг давах юм бол энэ 6000 шугам руу орно. Тэрнээс доош орох юм бол 4705 орох магадaltaй юм нөхцөл байдал харагдаж байна. За ингээд өнөөдрийн огцон уналтанд бол SME Futures биржийн тэр хашны тасралтыг нөхөх нөлөөлөл үзүүлж байгаа. Халимнууд тоглолт хийх тоглож иж магадгүй тоглолт хийж магадгүй. Нөгөө нэг нь бол энэ техник анализаас харахад бол 46% уналт үзүүлэх магадaltaй учраас та бүгд одоо энэ криптовалют биткойн авах, альткойн авахтаа бас боломжтой хандаараа. Хамгийн гол биднээс хийх зүйл бол одоо биткойн үнийн тохиргоонд ороод 6400-аас одоо 5000, 4000 руу орох юм бол альткойн аваад хөрөнгөө хувиргасан зүгээр болов уу гэж бодож байна. За энд нэг айтайхан сайт бол энэ
крипто валютуудын ямар алгоритм дээр бичигдсэнийг үзүүлдэг. Энэ биткойныг жишээ нь SHA-256, Ethereum hash дээр Ethereum Ripple бичигдсэн байна. EOS бол DPoS, Ethereum токенууд бол мэдээд ERC20 дээр бичигдсэн байгаа. За энэ Litecoin гэдэг энэ бүгдүүдийн за энэ ингээд Litecoin, BNB гэдэг энэ ханшны уналт өсөлтийн талаар улаан ногооноор нь харуулж байна. За нөгөө нэг exchange-үүдийг бас үзүүлсэн юм сайт байгаа. Хичнээн хэмжээний арилжаа хийж байна. Өсөлт уналтыг ингээд харуулсан. Дотор нь ингээд орвол бас тодорхой маржин арилжаатай мөнгөний юм бичлэгүүд байгаа. За энэ бүгдийг та нар тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяр та.